Түүний хөгжмийн нэвтрүүлэг шинэ 7 хоногийнхоо цоо шинхэн дурсамж хөгөлсөн дугаараа үзэгч та бүхэндээ бэлтгэн хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийнхаа эхний хэсэгт өнөөдрийн дугаарт ямар мэдээлэлүүд багтж байгааг хамтдаа хүлээн авцгаая. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт кино шиг клип болонд дуучин Дэлгэр мөрөн, онцлог артист Saffron Bain, Монголд хит болж байгаа шилдэг 10 дууны жагсаалт. Түүний хөгжмийн нэвтрүүлгийн кино шиг клипүүд болонд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэр мөрөн оролцож байна. За танд өнөөдрийн мэндийг хүргье. Баярлалаа, чамд бас өнөөдрийн мэндийг хүргье. Энэхүү булан ямар учиртай вэ гэхлээр таны хуучин цагийн буюу номин талт хамтлагийн бас дуунууд багтсан байгаа 3 клипийг үзнэ. Хоёлаа хуучныхаа сайхан дурсамжуудаар аялнаа. За бэлэн үү? Бэлэн. Эхний үзэх клип бол номин талт хамтлагийн Бүсгүй минь баяртай гэдэг сайхан дуу байгаа. Би бас клипэнд нь дуртай. Дуртай тий. Энэ клипийг заяаш даваах гэж бидний одоо клипүүдийг хийдэг байсан ах маань хийсэн. Манай хөгжмийн ертөнцид бол бүүн болж ирсэн. Бид дүр төрхтэй адилхан хүмүүсийг олоход манай цоглог студийн одоо энэ драмын жүжигэн ангийн энэ хөөрхөн бяцхан дүүнер маань бидэнд их тус болж ялаа. Одоо их мундаг том залуучууд. Одоо чи хэдэн оны клип лээ? Энэ одоо 24-5 жилийн өмнөх. Тоглож байгаа үед хүүхдүүд бол 7-8 таагаад тах шиг юм тий. Одоо ер нь тийм л жоох хүүхдүүд байсан. Бид нар чинь өөрсдөө 19, 20, 21-тэй хүмүүс байсан гэж бодохоор чинь. Одоо бид нар чинь 50 хүрэхгүй явчихна. За манай нөгөө гуравтаа бол энэ хүүхдүүдийн царай бүгдээрээ адилхан байсан боловч минийхтэй болохоор арай өөр байгаад байсан байхгүй. Тэгээд би өөрөө хамаатныхаа хүүхдийг тоглоулна гэж ярьсан байсан. Хамаатныхаа хүүхдийг тоглоулна гэж яриад үсэн ус айцсан байсан. Манай гурав надаас зөвшөөрөл авахгүйгээр нөгөө энэ хамаатныхаа хүүхдийг тоглоулна гэдгийг мэдэхгүй айлын хүүхдийн үсийг бас ус айцсан байсан. Яана. За. Тэгээд өө наад чи арай бандгар байна, нүд нь арай энэ жартгар юм байна, тоглоулахгүй. Би өөрийнхөө хамаатны хүүхд надад арай илүү ингээд дүр төрх нь адилхан ингээд. Энэ клипэнд тоглосон хүүхдийн ээж нь урлаад. Чи одоо манай хүүхдийг клипэнд тоглоулна гэж үсийг хус шаачаад одоо чи тоглоулахгүй гэж юу яриад байгаа ингээд. Тэгээд манай хамаатны ах эгч нар бол намайг ойлгоно шүү. Ойлгоно шүү. Ийм юм болчлоо. Яалч байхгүй. Тэгээд ер нь бол би нэг жоохон тийм дурамчхан байсан л гэтэл энэ хүүхд хамгийн мундагд тоглосон. Үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан байгаа байхгүй. Энэ клипний одоо хамгийн одоо бас гоё үзүүштэй зүйл юу юм бэ гэхээр тухайн үеийн Монголын жинхэнэ топ модель загварын ертөнц тэр чигээр бол харагдаж байгаа. Болормоо, цолмон те. Од гэрэл одоо хүртэл одоо энэ бүсгүйчүүд энэ эгч нар маань Монголын одоо загварын ертөнцид бол дүр төрхөө одоо хүртэл тодорхойлсоор явж байгаа гэж бодохоор бас л гайхалтай ийм сайхан бүсгүйчүүд гэж би дотор боддог доо. Энэ дизайнер бол одоо энэ клипийг хийсэн манай заяаш даваахаа гэж одоо тэнгэрт отсон би хөрхий. Тэгээд түүний сайхан одоо давтагдчихгүй одоо энэ платууд нас яагаад байгаа юм бэ ингээл дээ өсөж өмгсөө. Тийм одоо чи ингээд эргээд төсөлт ийм плат харагдахгүй байгаа зү. За тэгээд энэ айлын хөөрхөн хүүхдүүд манай Бацухтай энэ ямар адилхан, манай Хайнатаа бас ямар адилхан, манай Хаазаатай ямар адилхан. Усны засалтууд нь хүртэл те. Одоо тэр хонглоор ингэж явж байгаа тэр ус мустэй. Тухайн үед энэ бол үнэхээр явдалтай аргагүй л тэр цаг үед тухайн үед бол бүүн болох клип байсан юм аа. Одоо энийг асуумаар юм л да. Тэр устаа хонглыг ер нь хаан зургийг авсан юм бэ? Подвалд. Тийм, подвалд ингээд давах ах чинь өөрөө ингээд ийм усан ийм тогтцыг бүтээж байгаа. Тэн дээр ус асгаж байгаа. Тэгээ одоо нэг гялтгар юмнууд байгаа сте. Тэр мэг чинь ингэж өөрж мөрж ингэж хийж байгаа. Тухайн үед ч одоо ингээд кран гэж байхгүй. Энэ давах ах чинь өөрөө тэр краныг урлаж хийж модоор. Тэгээ бид нар чинь тэрийг ингээд зөөж гүүж мөөж ингэж ухсарж ингэж хийдэг. Яг ингээд хүн бүхний сэтгэл ингэж оршиж ингэж хийгдсэн. Энд бол мөнгө зарцуулаагүй. Дандаа ах дүүгийн барилдлага, танилын барилдлага. За номин тастай нэг ингээд өгөөч гэдэг. Тийм, ингээд номин тастайхан одоо өстө од болох уу, мод болох уу гэдгээ шийдэж явсан яг л энэ үе байхгүй. Тоглож байгаа хүүхдүүд бас хөөхөн л ингээ хараад яа гэжлэх юм. Энэ хүүхдүүдтэй таад маань холбоотой байдаг болов. Холбоогүй. Яаж юугаараа холбогдох юм бэ? Зүгээр хаяа нэг таарсан тохиолдол байдаг. Та танихгүй байна уу? Яаж таних юм бэ? Өө эдэн чинь 7, 8, 9 настай байсан хүүхдүүд одоо эднэр чинь бүгдээрээ дор хаяж 30 хүрч байгаа. 27 тааж байгаа тий бараг 27 8 хүрсэн байгаа шүү дээ. Тэр үеийн 7 8 настай хүүхд одооний 27 8 настай хүүхдүүд ингээд
Тийм чиний нэг нүд чинь бол байна. Миний тэр дүр төрхтэй залуудаа хааж явд юм бүү би бол хараад өнгөрөө танихгүй. Энэ нэвтрүүлгийг үзэж байвал Дэлгэр мөрөө ах руу бас холбогдоорой тий. Амьдралынхаа бас энэ гоё агшныг бас иргэн дурсаад суухад бол бас их гоё байх гэж бодож байна. Энэ клипэнд оролцсон бүх хүмүүстээ болон бас хамтлагийнхандаа баярлаж талархснаа илэрхийлье. Яагаад гэвэл энэ бол миний зохиосон дуу. Дууны автор хүн өөрөө энийгээ бас яриад дурсна гэдэг бол надад их сайхан байна. Тэгээд бас энийг бас иргэн санагалзуулж нэрээ тийштэй гэж дахин сануулж гаргаж ирсэнд баярлалаа. Маш том үнийг мартах чинь. Энэ дууны шүлгээ зохиосон Төвшин Жаргал манай ангийн дарга охин баггүй. Бүр эмэгтэй хүн бичсэн. Тийм Төвшин Жаргал гэж манай ангийн дарга охин баггүй. Төвшөөдөө бас баярлаж талархснаа илэрхийлье. Энэ хин өнөөдөр энэ цагт ингэж бичээд байна. Бүсгүй мэн баяртай би чамайг мартахгүй. Яасан бол харин мэдгүй. Өөрөө тийм байл дурсан юм болов. Харин яасан. Би одоо нэг ангийнхаа охиноос асууя. Зү чи юу яагаад ингэж бичсэн юм бэ? Бас сэтгэлийн гүнээс тийм үхтэй их бас лаг шүлэг бичдэг хүн биш үү танаа ингэ охижаа. Төвшөө гасадлаг. Ямар зэнтэл манай ангийн дарга баг. Энэ зохиолноос айгүй хөөрхөн үзэхэд ер нь өөдмгөө те. Ингээл хүүхдүүд яг л мини кино те. Тийм мини кино шиг. Тэгэл энэ хүүхдүүд эгч нарт орлаал тэгснэ нуутаар орж ирснэ баригдаал. Тийм. Машинтай ирж аваад тэр шилэвтэл тэр нэг ориг номын талтайхаа ороод ирж штэ. Ориг номын талтайхаа орж ирж явах тэр агшин бас гоё штэ. Тэр орж ирж штэ. 50% татцаа. Яа. Дууны шүлэг бичсэн Төвшөөдөө баярлалаа. Моделуудаа баярлалаа, дүүнэртээ баярлалаа, хамтлагийнхандаа баярлалаа. Клипийг хийсэн уран бүтээлчтэй баярлалаа. Зохиосон дээгэдээ баярлалаа. Энэ дууг сонсож хит болгосон үзэгч сонсогч олондоо баярлалаа. За бас нэг гоё клип байна. Баяртай гэж битгий хэлээч гэдэг. За энэ бол одоо Монгол улсын Сүхбаатарын одонт гэж байгаа шүү дээ. Энэ заавал тэрийг дурсах хэрэгтэй. Манай Монголын хөгжмийн ертөнцид Сүхбаатарын одондоо ганцхан хүн байдаг нь гитарч өөжг явах байхгүй Үлзий Орших. Сүхбаатарын одонд Үлзий Орших гэж энэ ахын маань зохиосон баяртай гэж битгий хэлээч гэдэг дуу байгаа. За номтоос хамтлаг бол анх 11 үлээ байл. Анх 11 үлээ Тупак нас барсны 1 жилээ. За. Тэр Тупак Амур Шакур нас барах 1 жилийн хоймо түр мэнд ямар хам байна. Монгол нийтэд тэмдэглэж байгааг мэдгүй дээ бараг. 1998 он ч бодоод тэгсэн тэн дээр одоо манай яг үетэй хамт гарч ирсэн манай камертон номтоос Spike гэж байж байгаа шүү дээ. Сүнсгэл тэгсэн чи Spike-ийн ном тэгэж авч. За ингээд Тупак ахыхаа нас барсны 1 жилийн хойд эрт болж байгаа да баяртай байна гэж. Ахахаа юу? Тий, хизээ тэр явах болсон. За болоод тэгэхээр бид нар ч энэ савд юм байна. Тэгэхэд номтоос 11 үлээ байлаа. Тэгэхэд яг тэр Тупак нас барсны 1 жилийн шоунд дээр бид нарыг On the Production түүний одоо Онон Бат ахын маань ихнэр Нансалмаа гэж тийм найруулагч ихч маань бид нарыг анх олж харж ирсэн байхгүй. За та нарыг ингээд продюсерлаад ингээд хамтлаг болгоод ингээд явал та нарыг боломжийн юм байна. Та нар маргааш ирж уулзаарай. Тэгээ бид нар ингээд уулзсан чинь надад 4 хүн л хүн хэрэгтэй. Яа тэр 11 хүний жиндонд амар юм илээ ачиж байгаа байхгүй. Тэгээ штэ. Тэгэл яг шудраг өрсөлдөөн болж байгаа байхгүй. За яг хинэн дуулахын хинэн одоо яг ингээд нүүр царай болохын. За ингээд аргагүй тэгэл манай сүхээ хааза хайнаа дэлгэр мөрөнд дөрвөлүүлсэн л дээ. Гэхдээ бид түр бол эзэж найз нөхдөдтэйгээ бол хаяагүй. Хамгийн анхныхаа гэрс өдөр тоглолтод бид нэр одоо найз нөхдөдтэйгээ дандаа доодож бүх тоглолтыг бид хамтдаа байсан тоглолтыг хамтдаа дуусгасан. Тийм учраас бид нар бол найз нөхдөдтэй бол нэр цэвэрлсэн. Ингээд намтаас одоо анх гарч ирэх хамгийн ихний одоо супер хит дуунуудын нэг. За дээрэс нь хит клипүүдийн нэг бол яалтчгүй баяртай гэж битээлээч. Алтчаа ихч маань одоо бас баарны ихч болж тоглодог. Тэ манай мантгац цаатан алтчаа ихч. Тогсоо гэдэг нь шүү дээ. Тэгээ энэ зохиолыг чинь On the Production гаргаж байгаа шүү дээ. Энэ чинь тухайн үеийн чинь мантгац цаатны алтчаа гэдэг чинь тэ амар мондөг жүжигч бид нэр тоонож байхгүй. Тэгэхэд энэ бүхний чинь цаана нөгөө On the Production гэж байж байгаа шүү дээ. On the Production дээрээс нь Үлзий Орших гитарчнаас баяртай гэж битээлж дууг нь авна гэдэг чинь амар зүйлэхгүй. Биднэрт бол өөжгийнхээ өгөхгүй шүү дээ. За энэ дээр бол яг одоо яг ингээ буудлаас гарч ирж байгаа нөгөө хамт явсан бүсгүүдээ бол төрөвчөөс үлсэн байж байгаа шүү дээ. Энд хараад өстэй байсан байгаа шүү дээ би. Өстэй дэлгэр мөр ах өстэй. Намайг одоо халзан гэдэг өгөхгүй юу? Үгүй шүү дээ. Миний үс чинь унаагүй шүү дээ. Би зүгээр
Миний стил имиж маань юм байна. Тийм. Би таныг үстэй гэдэг хизээ мэдсэн гэхээр коронавигийн үед мэдсэн. Та гэрээсээ гарч чадахгүй үсэж байгаа. Ургацсан байсан ба тийм. Үнэхээр ургацсан байсан. Тийм. Урдуураа жоохон халцраад байгаа болохоос. За манай одоо номлоос хамтлагийн бас одоо дуртахгүй байхын аргагүй нэг хүн бол одоо энэ дуучин хаяахэр байхгүй шүү дээ. Одоо вампир болцсон юм уу гэдэг. Ерөөсөө хөгшрөхгүй яасан царайлаг ингээл эрчүүдийн дунд нэг тэгж ярих чих юм. Эвгүй байхгүй. Та нар яг ойртод харалтаа. Ойртод харах юм бол тэр өвчтөөс нь мэдээ. Би илүү толгор гэж. Тийм би чи илүү ингэж арьсан гэж тэлцсэн байгаа. За. Лаа одоо манай хамтлагийн одоо хамгийн хөөрхөн нэг нь хайнал гэдэг шүү дээ. Нэг сэтгүүлч асуугаа танаа хамтлагийн хамгийн хөөрхөн нь хэм бэ гэсэн чинь. За хамгийн хөөрхөн нэг нь бол яг хааза хайнаа хоёртой бол зүрж болно. Хамгийн царай мотод хэм бэ гэсэн чинь өөртөө мэдчихэж байгаа сте гэсэн над руу харсан байхгүй. Тэгээ миний дургуун ирээд энэ яасан юм. Хайнаж анх манай ангид шилж ирж илээ шүү дээ. Тэгээд ойлгочихгүй юу да. Тэгээд би ангид тэрийг яах вэ? Ойлгомжтой. За яалтай лээ. Энэ клипэн дээр за тэр өстэй байхаас гадна би бас нэг онцолж бас энэ клипний сонь нууцыг ингэ ярьж өгье. Намайг дандаа хэрэг тагч. Хөө ямар сони тий. Тий. За. Тэгээд одоо энэ клипнээс ингэ онцолж ингэ харах юм бол одоо тэр цэнхэр машины ордуур хэрэг гараад явна да. Ямар хөөрхөн машин бэ тий дээр үе. Тий. За нэг өвөөс. Би ч хамаг юм алдсан. Тийм. Харсан. Би ч хамаг юм алдсан. Их сонь. Энд чинь сургуультай хэрэг биш. Яг тэр клипэнд өөрөө орж ирдэг юм их гоё. Одоо хэрэг бол би зүгээр ойлгож мэдэрж байгаагаар бол тийм хамгаалагч, аюул ослоос сэргийлэгч, хараалж чадхнаас хамгаалагч. Тэгэл болгож байгаа. Одоо энд ингээд эмэгтэй нь босоо явчлаа, хамаг юм алдчихлаа, бас жоохон эвгүй гартал таарсан юм шиг байна тий. Тэгээ одоо энэ картныг тухайн үед ашигладаг байсан банкны карт мөн үү? Зүгээр Mobicom-ийн картмаар суглаад авчихсан. Тухайн үед л клипэнд тэгэж юу яаж байгаа. Бид хоёр хамт ингэж нэг ор мордод хөвдөөчгүй. Тэгээ яасан. Намайг нэг нүцгнээр нэг аваад тэр эмэгтэйг чинь бас нэг орон дотор хөвдүүлж байгаа. Өдөө олон жил холигтуулж авсан шин. Тэгээд ер нь бол тийм л байгаа. Бид тэр тэгж хамт хөвцөн юм байхгүй гоос. Тийм ээ. Энэ намаас ирсэн чинь байхгүй. Уруулын модгаараа баярлалаа гэдэг. Баярлаа, баяртай. Юунд баярлсан юм бол харин? Мэдгүй арай яасан. Мөнгөний авсан уу? Мөнгөнд баярлсан уу? Эсвэл надад баярлсан уу? Мэдгүй. Энийг бол гэлэг үлж байгаа өөртөө тааг тий. Хамтлагаараа нэг уулзах гал явж байна да. Та ч одоо хэдэн машин дамжиж суугаад байгаа юм бэ те? Ачааны машин юу ч үлээ дээ. За энэ хараа хүүхнүүдийн машин цууснаа бас найрж штэ. Тий. Надад ирсэн дөрүүд дандаа нэг ийм нэг шалиг маягийн. Одоо ч үл бит гэдэг дуун дээр жишээлбэл би дурлсан охиндоо дуу айлгаж дуртай гэх. Тий. Яагаад би энэ дуунуудыг дуулаад байлиг вэ гэхээр нөгөө нөхдөө чинь дөрүүлж очиж нөгөө арай гайгүй гүнүүдэд дуулчаад идэх. Үгүй тийм л байсан. Айгуу сонио. Эхнэр нь орж ир аваа явчлаа. Сүхэг аваа явчих гинөө. Хаазаг аваа явчих гинөө. Зуутан хайнаах бол хөөхөндөлдөг. Гэтэ би баг байхдаа ягаад ч юм хаазаахыг крашлдаг гэсэн юм байна. Тоглолт эхлэхэд л одоо номин тас гэдэггүй л шүү дээ. За. Юу гэдэг вэ гэж? Юу гэдэг вэ? За. Тэр чин дэг имийг хоршоор хөдлөн шүү дээ. Тийм шүү дээ. Тэ та тэр үдэндээ яадаг байсан? Сүхэгс дуудчихсан би л санахгүй. Энэ тэнд бас дэг имийг бас явж ирсэн санаад байна. За. Одоо энэ паб биш дээ. Та хэдий уулзаад байгаа? Мэдхгүй. Энэ одоо хаана юм бэ? Энэ чинь Шарган мөртөө одоо яг юу байхгүй. Шарган мөртөө одоо ингээл эргэнгүүт одоо баахан дэлгүр мэлгүр болцсон шүү дээ. Тийм доошоо ингээ эргдэг үү? Баахан дэлгүр мэлгүр болчиход байгаа. Тэр чинь юу ч байгаагүй одоо энэ байшинтайсэн байхгүй. Vibe-ийг ингээ харахаар штэ нэг тийм Америкч өөрөө бас нэг иймэрхүү юм харуулдаг юм шиг тийм. Яг нэг тийм нэг элсэн зүйлтэй байгаа нэг ганц уулзчаа нэг яг тэр үнэртэй байгаа штэ. Тийм. Би бас яг тэгж л боддог. За дараагийн дунд ороод дараагийн дуучин Дэлгэр мөрөнгийн дурлахгүйгээр үнсэлцээ жүжигийн дуу байна. За 2005 оны дуу шүү. Одоогоос тэр чинь 21 жилийн өмнөх дуу байна. Энэ бол гараал хит болж исэн дөө. Клипгүйгээр. Клип нь бас хожуу гарсан тий. 2004 онд анхны амин зүрхэд анхны бие даасан тоглолт. Монгол бөхөргөнд хийж байгаа тахилтын ингээд хайртай чамдаа хэлээ. Одоо ч стадионд болоход бас бүгд дууралтай. Энэ клип чи хийж байгаа нь Хэра Баатар. Эдгээр чинь бүгдээ одоо ахынхаа найзууд. Чиний энэ дурлахгүй өрнөлцөө гэдэг энэ дууг бид нар ингээд ашиглаад энэ кино жүжигчтэй бид нар ингээд оруулж болох уу? Тийм үү, ямар гоё айлаа харъя л да гэдэг ингээд маш гоё тэгж юм наалтцтай. Манай өндөр төршөө бас л харьгаа гоё дүрийг бүтээсэн. Драмын томчууд тоглолцсон. Тэгээ одоо бүгдээрээ гавьяат. Олон хүмүүсийн ээлж авчихсан. Клипэн дээр энэ юу буу шидэн болоод байна. Хүмүүс жаргалтай газараас л
дурлалыг ирэх юм да. Тий. Хороолт явж байхад нь бодчихсон. Яг тэгж байгаас энэ бас амар үгштэй. Дурлал бол дандаа жаргалтай байдаг байх юм шүү дээ. Тэр зовлон тэр нулимс дундаас бол тэр үнэн юм бол гарч ирж эргээд бол тэр нь бол ингээд ийм гоё жаргал юм өгдөг гэсэн. 21 жилийн өмнө одоо үнсэлцэх, дурлах. За дурлах гэдэг үг бол бас гайгүй дорно. Дурлахгүйгээр үнсэлцээ гэл ер нь утгаар нь бодоход ч тэр үнсэлцэх гэдэг үгийг бас энэ нийгэмд ил гаргаад ингээд дуулахад те ер нь яаж хүлээж авч ирсэн? Юу балан юм дуулаад байгаа юм бэ гэд загнах зэмлэх үе байсан уу? Юу салаараа та юу яриад дурлахгүй өрөөсдөг юу вэ? Ямар юм байдгийг гэсэн юм байсан. Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын 3 дугаар бригадын малчин балд орж охин дарима өглөө өнөөгөө сахтал шпарарарара шпарар хэзээ саахгүй энэ Монгол ахаагаас тас зүрцэн юм дуулаа хийсэн чинь гоор үзэн хааш дуулгадаг байна. Гэхдээ өөрөө цаанаас хийт болсон. За тэгээд өөрийнхөө алт шиг сайхан 3 клипээрээ замун хамтлагийнхаа хамтарч дуулж байсан 2 сайхан клипээр аялаж бидэнтэй дурсамжаасаа хуваалцсан танд маш их баярлалаа. Иргэн гоё дурсах тэр сэтгэлийг ингэж гоё өдөөж өгч байгаа энэ гоё нэвтрүүлгийн хамт олондоо бас баярлаж талархснаа илэрхийлье. Улам илүү гоё цаашаага олон сайхан уран бүтээлчдийн яг энэ гоё кино шиг клипнүүдийг бас ингэж гоё сонирхолтой зочдыг өөрж бас ингэж оролцуулж улам сайхан амжилттай яваарай гэж хүсье да. За баярлалаа танд. За баярлалаа. Энэ 7 хоногийн онцлог артист Saffron Bain. Өөртөө яагаад Saffron Bain гэж нэр өгсөн бол хамтдаа яг одоо өөрөөс нь тодруулж асууцгаая. За сайн байцгаана уу, намайг Бат Эрдэнэ гэдэг. Saffron Bain гэдэг нэрээр уран бүтээлээ хийгээд за нэг 4-5 жил болж байна. Saffron Bain гэдэг нэр нь болохоор saffron гэдэг нь өөрөө айгүй үнэтэй тийм халуун ногооны төрөл байдаг. Би нэг тийм хаяада уянгын дуу ичдэг, хаяада өгүүлчдэг. Тэгэнгუთ энэ saffron болохоор цэцэгнээс гарч авдаг төрлийн тийм халуун ногоо. Тэгэнгуთ тэр цэцэг нь уянгын тэгээд дотроо байгаа халуун ногоо нь өөрөө тийм хипхоп шин чанарын юм шиг. Тэгээд нэг утга нь гоё санагдаад saffron гэд. Тэгээд араас нь Bain нь бол зүгээр тийм утга байхгүйгээр залгацсан юм. Би зүгээр нэг тийм эмо айны ч гэх юм уу, тиймэрхүү аянд нь айгу дуртай дуу хэмээр санагдаад идэг гэх юм уу. Тэгээд бас ихтэй хитрхи их тийм нэг уянгын дуу игээд хахаар хаяада нэг жоохон өвөлдөг, тесрэлттэй юм шиг тиймэрхүү юм бас хэмээр санагдаад идэг. За би нэг 100 цацгаар нэг дуу хадгалсан. За одоо YouTube дээр цацсан бол нэг 30 орчим дуутай. За хамгийн анхны дуу ковидын яг нэг карантины үеэр ер нь нэлээ үүдсэн нэг янз бүрийн оролдож үзмээр санагдаад тэгээд тэр үеэр нэг утсан дээр нэг дуу идэг юмар нэг дуу хийж үзчихсэн. Тэгээл тэр үеэс хойш таалагдаад дахин хийгээл тэгээд явцын дунд сайжраад явцсан гэх юм. Анхны дуунууд бол нэг хандлт байхгүй. Гэхдээ тэр fuckboy гэдэг дуу, ганцаараа энэ гэдэг дуунууд бол хамгийн анхны хандлт авч үзсэн дуунууд гэх юм уу. Тэднэр бол бас л нэг тийм төсөөлөөгүй, айгүй хүн төрчээсэн. Тэгээд ганцаарааг бол бас нэг тийм хүмүүс нэг сонсно гэж бас бодож байгаагүй. Энэ ертөнцөөс төрсөн минь очортой байх гэж бодож ирсэн надад амьдрал нь юучгүй байж. Дөнгөж төрсөн бяцхан зүрх хийх ингэж тэр чадахгүй байж.
Одоо л би өөр ажил хийж байгаа, хувийн сургууль багшилж байгаа. Дуундаа бол сүүлийн үед нэг орж чадахгүй л байна. Манай хүүхдүүд бол ерөн сайн мэдэндээ. Гэтэ нэг зэртэй тоодог шүү дээ. Тэгэл дуунд нь дуртай шүү. Тэргээл хөөрхөн л байд. Ганцаараа гэдэг дуун дээр зүгээр нөгөө нэг анимашн явдаг байхгүй юу. Тэр анимашн болохоор бас л нэг YouTube дээрээс л анимашн авах нэг тийм хорт автортай хүүхдийн талаар би тэрийг аюу тийм аяндаа амар таарад байгаа юм шиг рандомли сонгоод бас нэг хүүхдийн нөгөө хандивын ажил явагдчихсэн. Тэр хүүхдтэй холбоод нөгөө дууныхаар дансыг бичээд ингээд магадгүй сонсоод хэрвээ хүмүүс уярвал нэг хандив өгч магадгүй энэ төргээд нэг тэгж постолчихсон. Тэр рандом гэсэн ирнэ тийм сайн үйл болсон байж магадгүй гэж бодчих. Цараби хашаа явахын галзуу болох терминайхын үнэ маргаш ирэхээс төсөж бичээдгүй. Одоо хамгийн сүүлд гэвэл Only One гэдэг дуу баха. Тэр нэг 3-4 сарын өмнө л цацагдсан баг энэ намар. Тэгээд сэтгэгдлийг харангуут хүмүүс нэг дандаа тийм хайртай өндөө ч юм уу нэг тийм anonymous message үлдээсэн юм шиг л нэг тиймэрхүү юмнууд харагдаад байт. Чиний гар дүрэн ухаангуу дүрсэн хүн зүрхээр пас дүрэн. Зүрхний цогц зүрэн дүрэлээр дүрэн гараараа бэнцгэн минь зовшин хүрээ. Утасаар дүрэн чиний жахохын байсан дүрэн хүртэл. Би сүүлийн үед яг нөгөө нэг зохиолын дуу гэж ярьдаг ч тийм нутаг усны талаар дуулж молдог. Тэрийг нэг арай өөр левел дээр байчмаар санагдаад тийм яг нэг орчин үетэй холиод гэхдээ нөгөө утга нь бол яг холилдсон. Сэдвэн нэг тиймэрхүү сэдвтэй дуунууд л ер нь хийгээж бодоод байгаа. Зохиолын дуучдаас гэвэл нөгөө Эрдэнэчим гэдэг хичээдэг да. Тэр үнтэй дуу үйл амар гоё гэж магадгүй л гэж бодчих. Анх нэг дуу хийгээд удаагүй үеийн дуунууд ингээд дараа нь сонсохоор жоон кринжлээд байдаг байхгүй. Тухайн үед ингээд өгч тэр ер нь анханасаа сураагүй ч байсан гэх юм уу. Анх хийжсэн юм харахаар нэг мэддэг штэ. Тиймэрхүү юмнуудаа хэлээд тусдуулчихдээ. Яг устсны дараа хүмүүсээс мессежээр энэ дуу яагаад устчваад сэргээхгүй юм уу тэргээд бас нэхэд байдаг. Магадгүй би чамайг мэдэн дөрүүнээс байгаас чам. Зарим хүмүүс чинь Монгол дуу сонсохоор нэг ичиж мичээл байдаг штэ. Ингээд би зөвхөн гадаад дуу сонсдог мастдаг гэд. Тиймэрхүү нэг тийм хайрцагт баригдсан юм шиг сэтгэлгээтэй битээ байгаасаа яг хүссэн юм хамаагүй сонсдог байгаасаа л гэж бодож. Music taste-ээр нь ингээд энэ нэг иймэрхүү гай байна гэж хандлага битээ байгаасаа л гэж бодож. За тэгээд миний дууг сонсохыг хүсвэл YouTube дээр Saffron Band гэдээ таагаад сонсоорой. Баярлалаа. Шүтсэн амьдрч яг юм байна. Бусдаас сух байгаа шалтгаан ч юм байна. Бус хүчин стилүүдэд өөрийнхөө дулаахан хүнжилтөө. Чиний сүх, миний сүх, чиний бэр, миний бэр, чиний фэ, миний фэ, чиний success, миний success, чиний фэ, миний фэ, чиний фэ, миний фэ, чиний бэр, Mary Jane, чиний хүсэл ташаа satisfaction. Өнөөдрийн дугаар датагүй сүлжээгүй үедээ дуу сонсох боломжийг бидэнд олгодог M-Music Studios та бүхэндээ хүрч байна. Нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт Монголд хит болж байгаа шилдэг 10 дууны жигсаалтыг хүлээн авна. Дэлхийн хаанч дуртай газар Монгол гадаад бүх цаг үеийн хит дуунуудыг хүссэн миксээ үзгээд офлайнаар хамгийн чанартайгаар сонсоорой. M-Music Монголын үндэсний стриминг үйлчилгээ. Түүний хөгжмийн нэвтрүүлэг M-Music application-тэй хамтран 7 хоног бүрийн шилдэг 10 дуу хүргэдэг. Энэ 7 хоногийн шилдэг 10 дуутайгаа хамтдаа танилццгаая. Чартын 10-т орсон уран бүтээлээс намуухан үг хаялгыг мэдрээрэй. Namuki The Angel in the House. Амьд хөгжмийн аялахтай бөгөөд 50 мэдрэмж ингээд Escape хамтлагийн Old Yellow Bus чартын 9-т. Чартын 8-д
электроник хөгжмийн хэмнэл болон ялтам хоолойг хослуулсан DJ Золоо, Луу болон эмэгч нарын хайт. 2011 онд үзэгч олныг хүртэл болгож байсан дуу одоо ч хит хэвээрээ Rocket Bay-ийн нэг өдрийн хаан чартын 7 дугаарт. Тэмжин хаян тулсан өндөр твимэр замыг маань хаан очих ёстой газраас тусгаарлан. Чартын 6 дугаарт орсон уран бүтээл бол хүний дотоод сэтгэлийг хүнцэн бүтээл байгаа. Ингээд шувуугийн өөр хүн. Монгол үндэсний хөгжмийг өөрийн хэв маягтайгаа хослуулан дуулсан Баяр Цэнгэлийн Татлагын холбоо чартын 5-д. Дөрөвдүгээр байранд орсон уран бүтээл бол сүүлийн 3-7 хоногийн турш шилдэгэн шилдэгт байсаар байгаа Ариуна болон Morning Star нарын Чамтай бас чамгүй. Түүний хөгжмийн нэвтрүүлэг E-Music application-тэй хамтран гаргадаг энэ 7 хоногийн шилдэг 10 дууга хүргэсээр байна. Ингээд 3 дугаар байранд rapper Limit King болон Blue нарын хамтарсан Mama. Хэр бүтэ хайртай нэг нэр болсон. 2 дугаар байранд Амьдрал киноны уран бүтээл MC Collection болон Runa нарын хамтарсан Түндэ. Энэ 7 хоногийн шилдгээр кино шиг клиптэй гэлцдэг Gangbei хамтлагийн Харанга. Та бүхэн хүссэн уран бүтээлээ E-Music application-аар офлайн гормоор сонсоорой. Дэлхийн хаанч дуртай газраа Монгол, гадаад бүх цаг үеийн хит дуунуудыг хүссэн миксээ үзэхэд офлайнаар хамгийн чанартайгаар сонсоорой. M-Music Монголын үндэсний стриминг үйлчилгээ. Бидний бэлтгэсэн мэдээлэлүүдтэй хамтдаа байсан үзэгч олондоо баярлалаа. Эх 7 хоногийнхоо яг энэ цагтаа эргээд уулзцгаая.